үзэгдэл. Гудамжаар өнгөрөх хүмүүсийг ажиглан суух. Тэдний нүдэнд үл торон зөрөөд өнгөрөхтнүүлдэх би. Би үзэгдэл. Цаяг нартай, үжиг саран удттай талдан. Зөөлөн хайлах туслах бороо. Хацар нөөрийг хилбэн. Үнсэг салхийг жаргаж мэдрэх би. Би үзэгдэл. Тэдний нүднээс унтрах галыг бас унтрах цогтой нь харан суух. Атгхан зүрхэндээ бахтан бас гуниглан мэлрэх хоосон үзэгдэл. Өөрийн оршин буй бодтой битүү гайхах. Энэ хорвоо дээр хэний ч анзаарахгүй. Тийм л өчүүхэн үзэгдэл. Энэ ном чинь 88 онд анх одоо Португал хэл дээр гарч байгаа шүү дээ. Бразил чинь Португалийн колони шүү. Тэгээд Португал хэл дээр гараад эхлээд нэг юм жижиг одоо локал маягийн ийм жижиг паблишинг компанитай ажиллаж исэн. Тэдний хэвлээд эхний жилдээ бол 900 хүн хувь зарагдсан гэж л. Тэгэн гут нөгөө цаад компани ч өөрсдөө одоо яг нөгөө том зах зээлтэй газар бол 900 гэдэг бол тэгээд фейлдж байгаа л гэсэн үг юм байна. байх л та. Тэгээд заав илээ одоо энэ ном явахгүй байна гэх. Тэгээд нөхөр өөрөө бол явна гэдгийг мэдрээд исэн байна. Орчин үеийн уран зохиолд нэг сонирхолтой үзэгдэл гарсан. Тэр нь 90-ад онд нэг бэсрэгхэн арман дэлхийд даяар бүр асар их тоогоор зарагдаад баг хүн болгоны мэддэг, уншдаг тийм арман болж хувирсан. Тэр нь бол ямар зохиол байсан бэ гэхээр Бразилийн зохиолч Пауло Коэльо гэдэг зохиолчийн Алхимч гэдэг арман. Энэ арманы англи хувилбар нь гэхэд одоо 100 хэдэн 7 хоногийн турш Нью-Йорк Таймс-ийн бестселлер тэргүүлээд тэгээд энэ бол ерөөсө тэр дороо дэлхийн зохилох гол хэллүүдээр орчуулагдаад ер нь нийтдээ нэг 50 гаруй хэлэнд орчуулагдаад ингээл зарагдаад явсан тоомог яасан чинь тэр нь бүр дэлхийн яг хүүрнэл зохиол дотроо бүр эхний 3-т нь орох хэмжээд бүр түүхэн амжилтаараа тэгэж явсан. Зохиолчоон ч алдаршуулсан, зохиолч нь олон армаа бичсэн. Гэхдээ энэ Алхимч бол өөрөө өвөрмөц зохиол. Энэ өвөрмөц зохиолын тухай бидэнтэй ярилцсан уу гэж өнөөдөр алгасч болохгүй ярилцлагынхаа зочноор урлаг судлаач, зураач Мартин Бацэрэгийг үлсэн байгаа. Бацэрэг бол манай орчин үеийн төрслөх урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг. Тэрнээс гадна бас өөрөө урлаг судлалын бүр доктор, тийм бас судлаач хүн. Хамгийн сүүлд Бацэрэг Бичцэг, Чичцэг гэдэг орчин үеийн урлагийн тухай ном бичсэн. Тэр нь бол одоо өнөө үеийнхний урлагийн боловсролд маш чухал хөшүүрэг болж байгаа тийм ном. Би ер нь манай тийм номнууд их цөөхөн байдаг шин. Тийм болохоор ер нь урлаг судлаач хүнийхээ хувьд одоо эн чинь бол зураг шиг, дүрс шиг, үлгэр шиг одоо нэг л янз бүрийн ном байгаа. Тэгээ урлаг судлаач хүний хувьд энэ тэгж их амжилт олсны учир нь эндээ байна уу гэд бас харагдсан тийм зүйл бий юу. Судлаачд ч одоо дандаа нэг юм юмыг ухаж төнхөж явдаг. Тэгээ яг хөө ингээд уншсан сэтгэлдээс зүр бодохоор яагаад ингээд зах зээл дээр одоо ингээд анх хэвлэгдснээс хойш 30 гаруй жил энэ зохиол ингээд ийм амжилттай ингээд яваад байна. Яагаад одоо болтол энэ номны хэрэгцээ ингээд зах зээл дээр байгаад идэг вэ гэж бодохоор энэ номны нэгдүгürt бол одоо өгүүлэмж тэр одоо зохиолын бүтэц бол их энгийн юм шиг надад санагц. Тэр нэг тийм цөөхөн шугамтай барил юм нэг л шугамтай нэг л одоо Голбаатар яваад байгаа юм шиг. Тэгээд тэр нь өөрөө нэг юм үлгэрчилсэн домгийн маягийн байгаад байгаа. Тэгээд тэрнээс гадна тэр зохиолын баатар маань өөрөө ингээд нэг юм одоо амьдралдаа гаргаж байгаа олон шийдвэрүүдээ одоо оюун ухаанаараа биш зүгээр нэг юм одоо зүүн сонгоо дагаж гаргаад байгаа. Тэр болгоныг тэр нэг зүүн сонгоо дагаж шийдвэрээ гаргах тэр нэг юм учиг гэх юм уу тэр нэг юм
тайлагдшгүй ансах шиг тийм зүйлийг ингээд зохиолч яг тэр шугамуд одоо өгүүлэмж дотроо маш сонирхолтойгоор ингэж юм үрж байрлуулсан юм гэж надад харагдсан. Тэгээд тэр одоо зүн совингоо дагаж яваад тэр нь ингээд эцэг зүв байгаад ингээд одоо ац жаргалтайгаар төгсөж байгаа маягийн тийм өгүүлэмж нь одоо орчин үеийн ер нь хүн болгоны амьдралд энэ нэг байдаг зүйл юм шиг байна. Хүн болгон амьдралдаа олон шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрүүдийн зарим нь бол оюун ухаанаараа гаргадаг, зарим нь зүн совингоороо гаргадаг, зарим нь бол одоо бүр аргагүй эрхэнд те амьдралын эрхээр ч юм уу гаргасан шийдвэрүүд ч байдаг те. Гэхдээ хүн дандаа нэг юм гарсан шийдвэрүүдийн дараа хүн болгонд өөрт нь нэг юм одоо зарим хүнд бол харуулсал, зарим хүнд бол одоо хэрвээ би одоо мөрөөдлөө дагаад зохиолч болсон болч гэдэг юм уу, би мөрөөдлөө дагаад зураач болсон бол гэдэг ч юм уу, нэг тийм одоо далд нэг юм одоо юу болж хадгалагддаг баг. Тэгэхээр энэ өөрөө хүн болгоны нөгөө тэр далд хүслийн одоо бодлын далд байдаг нэг юм нууц тийм нэг одоо өчгийг хүндсэн гэх юм уу. Тийм одоо байгаа нь энэ бестселлер болох амжилттай одоо зах зээл дээр байх нэг хөшөөрөх болсон баг. Ер нь тэгээд их гоё өөдрөг ном шүү те. Их тийм гоё амьдрал өөрөө маш гоё зүйл юм шиг. Амьдрал өөрөө яг хүн олж харж чадхал юм бол цаанаас нь дохио тэмдэг нь билээхэн байж идэг юм шиг их гоё өгүүлэмжтэй. Санаа нь өөрөө их гоё. Энэ тэрнээс гадна энэ Койлё маш гоё юм бодож олоод энэ зохиолоо хийсэн байна. Энэ зохиолыг мэдхгүй баг би бол энэ зохиолыг өөрөө маш гоё юм бодож олцоод амархан бичсэн байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ үндсэн сюжет бол бид нэр мяган нэгэн шинэ үлгэрийг бүгд мэднэ. Маш гоё олон ажиллахтай маш ирээлжилсэн гоё үлгэр байдаг. Тэр үлгэр дотор нэг ийм үлгэр байдаг. Нэг хүн юунд Багдадд амьдардаг. Тэгээ Багдадд амьдардаг нэг хүн нэг өдөр гоё зүудэлж байгаа. Тэр өөрөө ядуу хүн. Тэгсэн чинь Кайро хотын нэг юуны хажуу талд нэг юм өндөр юм онцгой юм сонин цамхаг байдаг. Тэр цамхгийн хажуугийн юун дээр том асар том вартай алтан зоос болцсон байна. Зүудэлсэн. Тэнгүүтэл нөгөөдөг чинь маргааш нь босоод тэр чинь өөрөө нэг одолтой 8 хийдэг гэсэн ба хамгийн маань зараал тэмээн одолтож аваад яваал Кайроор явсан. Одоо Иракаас Багдад явсан гэсэн үг шүү дээ. Юу Египт явсан гэсэн үг. Тэгэл Кайрод очиод нөгөөдөг чинь нөгөө газар зүудэлсэн газар хаягаар яа. Хайсаар гад явсан чи яг нөгөө нэг содон юутай газар нь олдглоор нөгөөдөг чи очиод за энэний доор юу байгаа гэдэг. Шүн ухчихсан чинь манай гашаанд хүмүүс дээр инглээ болгоо их гэдэг инглээгээд цагтаа дуудаад өгчихгүй. Нөгөө цагтаа хурж ирэнгүүтээ шоронд хит. Тэгээ яага шоронд орцъё гэдэг ингээд яасан чинь нөгөө шоронд хамт байсан хүн. Яа би ингээд тэндээс ингээд алт авах гэж байна. Чи ямар тэнэг юм бэ? Надад одоо байнга зүудлэгддэг зүуд бас байна. Багдад хотын нэг юм цагтай цамхаг байдаг. Тэр цагтай цамхгийн доотлол нэг юм юу байшин байт юм бэ. Тэр байшингийн хашаан дотор нэг юм дотор алтан зоос болцсон байгаа гэж надад байнга зүудлэж. Би чам шиг тэнэг биш болохоор хизээч Багдад руу явахгүй л байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр ярьсан тэрнтэй ямар байшин гэсэн ийм байшин гэсэн яг өөрийнх нь байшин. Тэгэл буцаж гэртээ очиад нөгөө зоос аваад байчжээ нэг. Яг энэ үлгэрийг Койлё айгүй гоё юу болгож аваад тэгтээ тэрнийг айгүй гоё түүх зохиогоод ер нь үлгэр зохионо гэдэг өөрөө тийм бас гоё зүйл юм л да. Яг л нөгөө Маркес шиг энэ хүн бас нэг тийм гоё үлгэр домогт итгэдэг, зүүн совинд итгэдэг, бэлэгдлүүдэд итгэдэг тийм нөгөө Өмнөд Америкийн Латин Америк хүний итгэдэг тийм юм байна. Тэгээд тэргээр ийм гоё үлгэр хийсэн. Тэгээд энэ дотроос өөрөө энэ юг одоо ер нь орчин үед юмыг цоо шинээр хийнэ гэж байхгүй шүү. Одоо жийч гэсэн төрслөх урлаг дээр ингээл яхад ямар нэгэн ийм өмнө нь хийгдсэн зүйлсийг өөр зохиомж хийдэг юм уу эсвэл зохиомжийн маш том амьсгал хийдэг юм уу тийм юм ихээс хэрэгжилж байгаа юмуд бүгд л ингээл хож.
Яг энэ шиг одоо жишээлбэл энэ юугаа Баатрын нэрээ өгөхдөө анх өвгөн төгс хоёр бас санаа авсан. Сантьяго гэдэг нөгөө загсч өвгөн биш үү? Тэнгүүт за ийм өвгөн нэг миний бодож байгаа шиг ингээл өстой бүх юунд итгэдэг, өөдрөг, зүудэндээ итгэдэг, мөрөөдөлтэй залуу байвал яах вэ? Тэгж бодоод төсөөлөд бичиж эхэлсэн гэж. Тэнгүүтээ нөгөө өвгөний нэрийг залууд өгсөн Сантьяго. За Сантьяго гэдэг нэртэй нөхөр ямар хүн байх бол зүгээр. Тэр чинь Куб өвгөн шүү дээ загсч. Тэнгүүт Испани болох юм. Тэгэл шууд Испани гэл Андалус, Кордова юу мөгөл ингээл Испани юунаас Гибралтар юугаар яадаг ингээл цүлмэлгээл. Тэгэл пирамид. Ингээл бүх юмтай бол ийм гоё зохиол болгоцсон. Өөрөө. Тэгээд ер нь энэ зохиолыг уншихлаар ер нь амьдрал магадгүй ирээдүй гэдэг юм ер нь одоо ингээл бидний харж байгаа бүх бэлэг тэмдэг дотор байдгийг биш үү? Тэрийг нөгөө бас нэг юм мэдрэх асуудал байна. Тэгээд тухайн үед ингээд ухаанаараа шийдвэр гаргахаар магадгүй тэрийг мэдрэхгүй. Нөгөө дохоо одоо нөгөө тэмдэг байгаад байдаг. Тэрийг ойлгохгүй өнгөрчүүл тэгэл ойлгохгүй өнгөрчүүл. Тэгээд тэгсэн зөндөө хүмүүс энэ зохиол дээр бас гардаг тийм. Тэгээд энэ Коэло бас нөгөө юуг нь намтрын ингээд харж байхад энэ өөрөө яг өөрийнхөө намтраас бас энэ зохиолоо авсан гэж ярьж илээ нэг ярилцлаган дээр. Тэгэд өөрөө уг нь анх бол хүүхэд байхдаа шүлэг мүлэг хичээд бас ингээд зохиолч болно гэд нэлээд юу ажилласан билээ. Одоо нэлээд идэвхтэй тэр одоо юм бичээд л уншаал тэгээд тийм хүүхэд байсан. Тэгээд ээж аав хоёр нь тэрийг нь одоо юу хаагаагүй. Үлийн зөвшөөрөөгүй. Аав нь бол бүр одоо би бүр инженер болгоно гэдэг. Тэгээд тэрнээсээ болоод ингээд шилжилтийн нас масан дээрээ ч юм уу тэгээд нэлээд өөрөө нэлээд агрессив одоо эцэг ихтэйгээ нэлээд зөрчилдөөнтэй. Тэгээд тэр нь нэлээд үе жоохон хурц мурц болоод байсан юм уу та. Тэгээд тэр үед нь бүр аваачаад сэтгцэн имлэг төвтүүлсэн гэсэн нэг юм би юм дээрээс харсан. Тэгээд тэр үеийн одоо 70-аад оны үеийн сэтгцэн имлэгийн эмчилгээ энэ төр чинь бол бас амар зарим бол харих сүс бүр нөгөө цахилгаан эмчилгээ энэ төр хүртэл хийлгэж ийсэн гэсэн юм байлээ. Тэгээд энэ зохиол дээр гарч байгаа шүү дээ. Энэ хончин Сантьяго чинь эцэг нь бас лам болох гээд идэг шүү дээ. Тэгээд би юусоо ингээд дэмжил хийгээр л ингээд хэрэн хисч явах дуртай гэдэг тэгэнгუთ. За тэгвэл 3 алтан зоос өгөөд тэгвэл одоо ингээд явдаа. Ингээд одоо ойлгох хүртлээр явдаа гэд эцэг нь явуулж байгаа. Тэгээд яг тэр шигээ бас эцэг нь бас амьдрал дээр явуулсан юм шиг байна. Нөхөр өөрөө бол залуу байхдаа нэлээд тийм задгаа хиппи маягийн энэ хиний зохиосон бас хиппи гэдэг роман байлаа. Тэгээд хиппичүүдтэй нийлж барьж нэлээд тийм задгаа ингэж явж агаад тэгээд нэлээд хойно бас яг тэр үедээ нэг дууны үг мөг бичээл бас рок хамтлагийн дууны үг мөг бичээл нэг жижигхэн хэвлэлийн газар мазар ажиллаад сурвалжлагч маягаар ч юм уу ажиллаад тэгээд явж байгаад нэлээд сүулт юм уу та бичиг машин авч бүр яг зохиолчуулыг шийдсэн нь бол бас жоохон хожуу юм бэл. Тэгээд яг ингээд бодоод байхаар нөхөр одоо яг энэ дээр гарч байгаа Сантьяго тохиолдож байгаа үйл явдлууд тэр ингээд дарааллууд энэ төргээ бодохоор яг ер нь өөрийнх нь амьдрал юм шиг надад бас санагдсан. Тэгээ өөрөө хэлж илээ амьдралаасаа юу асан. Тэгэхээр тэр амьдралаасаа авсан болохоор тэр нэг юм санаанд өгөөч юм шиг тэр одоо тохиолууд нэг юм нэг тийм үнэмшилтэй ч юм уу бол нэг тийм сонирхолтой болсон баг л та. Тэгээ тэр юуг ерөнхийдөө энэ зохиолыг уншсан хүмүүс яагаад ийм дуртай би мэдээж тэр чинь тэр олон сая 150-60 сая ингээл зарагдаж байна гэдэг чинь тэр чинь одоо 90-ад оны юунд л ингээл гэл бом болж байгаа үзэгдэл шүү дээ. Тэгэхээр тэр яаж ирэхлээр уншсан хүн гой санагдлаа гэж бас хүмүүст санал болгоод ингээл бусдууд ингээл аваад исэн шиг юм энийг яваад. Тэгэхээр энэнийг ийм номыг уншаад энэ үнэхээр унших чухал юм байнагаа босод хүмүүст хэлэхэд яасан сэтэл нь юу гэхээр энэ тэр амьдрал тохиолдож байгаа бүх зүйл тэр Сантьягогийн хувьд муу биш үр дүн дандаа гоё яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо жишээлбэл хамгийн эхлээд тэр чинь эцгийнхээ бууг алга хийчдэг лөө дээ. Тэгэнгүүт сүүлд нэг ойлгохдоо тэр их зөв юм болсон юм байна.
Хэрэг тэр буу надад байсан бол би өөрийгөө буу алдаад өөрийгөө алдчих байсан байж магадгүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг тэгвэл одоо бид нар чинь ямар нэгэн бүтлгүй явдал тохиолдох чинь дандаа л хайстай нэг харааж гаслаад юу ялаа малаа гэж харамсаад байдаг. Гэтэл бүтлгүй юм тохиолдож байгаа энэ номыг уншсан хүн бол ер нь бүтлгүй юм тохиолдсон ч сэтгэл нь завхарг болчих. Яг тэгвэл бүтлгүй юм тохиолж ийн гэдэг бол айгүй их юм монголчууд тэгдэг шүү дээ. Энэ гар цааж байгаа илүү том юмыг хаасан байна, ингэсэн байна гэдэг. Тэр шиг ямар нэг юм бүтлгүй юм тохиолдоход энээс муу юм тохиолдох байхад яатсан юм шиг байна гэдэг. Энэ бүр өөрийнх нь энэ Сантьягогийн амьдралын философи нь тийм болцсон. Тийм. Тэгээд энэ бас тэр нэг юм дээр гарч байгаа шүү дээ. Нэг дээр лөөрчөнд хамаг мөнгө алдчихсан нэг араб дочингуудаа. Тэгээд тэгчээд за энэ бас яг нэг дохио юм шиг байна. Нөгөө тэр нэг ичидийн чулуу гэдэг хоёр чулуу өгдөг. Тэр хоёр чулууга цүнхэнд нь ерөөсөө л хамаг юмаа дээр одоо лөөрчөнд алдаад тэр хоёр чулуу л үлдсэн. Тэгсэн мөртлөөсөө цүнхэн цоорхоо. Тэгсээ тэгээд энэ цоорхоогоор энэ хоёр чулуу яагаад хаягдцсангүй вэ гэж бодоод тэгээд эн чинь нэг тэмдэг юм шүү. Тэр бас нөгөө ингээд тэр Сахарын цөлийг гатлаад явж байхад тэр нэг юм англи залуу байгаа шүү дээ. Алхимд донтсон. Тэр бол ингээд бүр ном уншаал идэг ерөөсөө. Ерөөсөө өөр эргэн тойрны тэр тэмдэг дохио мохоо ерөөсөө боддгоо зөвхөн ном уншдаг. Тэгээ энэ ч гэсэн нэг юм сонин символик дүрөө. Тэгчээд 10 жил тэр алхимчтай уулзах гэж ном уншиж ингэж явчаад тэгснэ гинт ингээд би ерөөсөө уулзах чадахгүй юм байна гэдэг ингээд сэтгэлээр унж байж яснаа маргааш нь болсон чинь 20 жил яачааг нь их юм гээд бүр тэрэндээ баярлаад дахиад нөгөө ном уншиж эхэлсэн тийм хачин байна. Тэгэд энэ номон дээр бас нэг юм одоо хүн болгоны амьдралд хэрэг болохоор ч гэх юм уу эсвэл одоо сонирч гэх юм уу нэг тийм бас юм ишлэлүүд байна лээ. Одоо жишээ нь одоо чи дасан газраа байх юм уу эсвэл одоо даллаад байгаа газар руу явах юм уу гэж одоо бодоол тэгээд өөрийг нь бол даллаад байгаа газар нөгөө Египтийн пирамид байгаа шүү. Тэгээд тэр лүү явж байгаа юу байгаа. Тэгээд энэ үлгэр болохоор би нэг судлаачийн номон дээрээс харж ирсэн үлгэр домог хоёрын ялгаа нь болохоор домог нь өөрөө нэг юм тодорхой газар орон моронтой болоод ирэхээр ер нь домог болж байгаа юм да гэж үздэг тийм юу байдаг юм да. Тэгээд энэ ном чинь өөрөө ингээд үлгэр юм шиг байгаа мөртлөөсөө ингээд яг тодорхой газар орон байгаа. Одоо Андалуз гэдэг чинь нөгөө Испани баруун хэсэгтэй. Тэгээд Андалуз чинь яг тэр газар дундын тэнгисийн тэр нэг баруун жижигхэн хоолой, Гибралтарын хоолой гэдэг байгаа ш. Тэр хоолойг гатлаад тэгээд Африк болчтой. Африкийн хойд Мароккод очиж юунд очиж Марокко тий. Тэгээд ийш Алжир, Түнис, юугаар дамжаад тэгээд Египт орж. Тэгэхээр ер нь ингээд маш хол газар явсан байж тарах гэсэн байна. Бас энэ номны тухай нэг юм докюментари үзчихсэн чинь яг энэ ном дээр гарч байгаа маршрутаар аялдаг аялагчид их байт юм бэл. Бүр өвчтэй. Тэгээд одоо нөгөө юуны Андалуз ороод Андалузаас нөгөө хоолой гатлал Африк ороод тэгээд ингээд алхаад явж мовдөг. Тэгсээр хагаад Египт орд юм уу яа тийм маршрут байдаг болтой юм. Бүр энэ номны одоо тийм фэн болсон хүмүүс. Ер нь Коли өөрөө тийм их бас яг юм аялагч маягийн хүн юм билээ өөрөө. Одоо тэр чинь ерөөсөө нэг хэсэг тэр нэг Pilgrimage гэдэг нэг ном нь байдаг. Тэр нэг мөргөлийн юу яадаг цуваа. Өөрөө яг тэр мөргөлийн цуваа тэр Христийн нэг тийм бас Испани юугаар явдаг нэг тийм цуваа. Тэр мөргөлийн замаар өөрөө бас яваад тэгээд яасан. Тэгснэ тэр чинь энэ алхим чинь Оросд гарсны дараа нөгөө Орос хэвлэлийн газрын эзэн нь ураад Оросд ирээд юу үзсэн бэ? Ямар хүсэлтэй байна? Бид нэр одоо Оросд бодвол бас амжилттай байсан байлгүй ном нь. Тэгээд бид нар ингээд бүх юм хариуцсан юм. Манай уншигчтай уулзлал хийгээд гэхдээ Оросд юу үзсэн бэ гэж хэлсэн чинь. За би Транссибирийн төмөр замаар явж үзсэн бэ гэсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө Москвад яагаад уулзалт хийсний дараа Москваас ахуулаад одоо бодвол Ярославская вокзалаас л бас хөдөлсөн байлгүй. Тэгэл Транссибирийн төмөр замаар яваад нөгөө хэвлэлийн газрын тусгай нэг вагон гаргаад өгч. Тэгээд тэр нь
хажууд дотор галзуухтай юутай ингээл бүр ажлын купе-мупетэй. Тэнгүүд нөгөө чинь тэндээ яг сайхан яваал цонхоор хараал кофе уугаал юм бичээл ингээл ингэж явсараад нэг ном бичсэн. Яг энэ хугацаанд одоо манай хойдлоор улаан өдмөдөр ингэж дайрч өнгөрөөд радиостаг хүрээл тэг замдаа нэг буцахтаа яаж явсан бас тэргээрээ буцсан юм байсан. Тэгсэн чинь нөгөө Орос шүтэн бишрэгчт нь тэр богонд нь сууя гэдэг. Нөгөө плед яваад тэр чинь айгуу сөрхий хөөрхөн хэвлэлийн газар бас хөөрхөн ашигтай ажил хийсэн гэсэн. Тэгээд тэрнээс гадна энэ өөрөө ийм гоё сонин үлгэр домог зохиодог болохоор энийг айгуу энтэнд их өрдөй байна. Казахстанууд ураад Казахстан манай Казахстанд сууж агаад казах оруулсан зохиол бичиж өгч. Тэгээд нөгөөч мэдхгүй тэр нь бит гарсан юм уу гараг юм уу ямар ч байсан нэг Казахстанд бас нэлээд амьдэрсэн. Өөрөө ер нь нэг тийм. Тэгээд өөрөө яг энэ Сантьяго шиг ер нь тийм хаашаа гараад явчихдаг тийм. Бүтээлчийнхээ хувьд ч гэсэн ер нь айгүй тийм азтай. Энэ ном чинь 88 онд анх одоо Португал хэл дээр гарч байгаа шүү дээ. Бразил чинь Португалийн колони шүү. Тэгээд Португал хэл дээр гараад эхлээд нэг юм жижиг одоо локал маягийн ийм жижиг паблишинг компанитай ажиллаж исэн. Тэдний хэвлээд эхний жилдээ бол 900 хүн хөв зарагдсан гэж л. Тэгэн гут нөгөө цаад компани ч өөрөөсөө одоо яг нөгөө том зах зээлтэй газар бол 900 гэдэг бол тэгээд фейлдж байгаа л гэсэн үг юм байна. Тийм байх л та. Тэгээд заавал одоо энэ ном явахгүй юм байна гэдэг. Тэгээд нөхөр өөрөө бол явна гэдгийг мэдрээдсэн байна. Тэгээд биш тийшээ одоо ном уншуулж явж байгаад том компанитай гэрээ хийж хадаад тэгээд Португал хэлээрээ эхлээд эхний нэг сая 200 мянга орчим хувь гэлүү дээ. Тэр нэг 3 жил дотор зарагдсан юм шиг байна. Тэгэл 90 он гараад тэгэл Испани хэл рүү, тэгэл англи хэл рүү. Тэгээд энэ ч өөрөө одоо ч баг 52 чөлөө хэл рүү орчуулагдсан бил. Тэгэд энийг тийм нэг их одоо надад ч гэсэн ингээд бодож байгаа бүтээлчийнхээ хувьд ч гэсэн ямар тийм азтай хүн бэ гэж бодогдсон. Тийм баха. Өөрөө тэгээд ер нь яг хуу бас нэг юм Бразил хүмүүс би нөө Японд ажилладаг байхдаа бас юм Бразил хүмүүстэй үйлдвэртэй ажиллаж ирсэн. Тэгээ би бас гайгүй бас Бразил хүмүүстэй ойрхон ер нь нэлийн ямар хуу хүмүүс үүддэг вэ гэдэг мэддэг аахгүй. Тэгээд нэг тийм одоо нөгөө нэг бүжгэлж барьсан тэгэл махшарж идэл нэг тийм гоё одоо найрсаг тийм хөнгөн тийм амьдралын баяр баясгалантай. Тий, айгүй баяр баясгалантай тийм хүмүүсүүд. Тэгээд энэ хүнээс ягаад ийм нэг сонин бяцлаглын чим шиг нэг юм дорны чим шиг айстай ийм зохиол гарсан болдоо гэж бодож ирсэн чинь уншаад дууссаны дараа бол айгүй тийм дорны маягийн тийм амар хүнд хит философик тийм зүйлээс илүү зүгээр л юм хөнгөн болгосон өөрөө бас нөгөө тэр цаад Бразил хүнийх нь бас нэг онцлог баг. Би тэгж утсан. Тэгээд маркетингээ их тийм одоо зөв бас тооцоолсон юм уу гэж бодсон. Одоо за эхлээд Португал хэл дээр гарна дараа нь эн чинь мэдээж Андалуз юу байгаа юм чи Испани хэл рүү орчуулагдана. Тэгээд Араб тийм ба. Тэгээд Египт гэл. Тэгээд ер нь Египтийн пирамид чинь ер нь хизэнээсээ л нэг тийм нууцлаг юм мистик зүйл гэдгийг бол европчууд бол маш ихнээсээ л угаасаа тэгж боддог байсан байгаа. Тэгээд чинь яг алхимичтэй адилхан тэнд нэг тийм нууц байгаа гэд бодоод идэх байсан юм шиг. Тэгээд одоо алхимич гээд уг нь бол нэг алхимич гэдэг юм гарахгүй ч байгаа юм шиг эхэлжсэн аа. Явцын дунд явсаар гээд бүх юм ингээ алхимич болоод байгаа шүү дээ. Энэ тэгээд Латин Америкт ч юм уу өөрөө энэ алхимич гэдэг ойлголт бас их тийм сонин одоо ойлголт юм шиг байна. Нөгөө 100 жилийн ганцаардл чинь бас тийм байгаа шүү дээ. Тэгээ Мелкедес үлээ. Бундиа чинь бол эхлээд ерөөсөө тэр соромж гэдэг юмыг хараад цагаануудын авчирсан юмыг хараад тэгэл ерөөсөө баг алхимч бол дэлгэргээр өвчлөлт тийм. Тэгэл аж амьдралаач тоохоо болоо л тий. Сүүлд нь тэр Мелкедес чинь бүр өгцөн хойноо эргээд нөгөө юуныхаа мэдлэгийнхаа хүчээр амлицсан энэ төр тоож яадаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ Латин Америк бол өөрөө нөгөө эсэн бусын янз янзын авууг аймаг ихтэй үлгэр домгийн эд шидэд итгэдэг, эд шидийн зам үйл ихтэй тийм юм шиг байна. Тийм болохоор одоо ингээл ерөөсөө
маргааш чинь ямар байх нь өнөөдөр бүгд харагдаж байгаа гэдэг энэ үг чинь өөрөө ямар ч хүнд гоё зүйл байгаа байхгүй. Цаана эд шидтэй юм шиг. Тэгээд энэ дохио тэмдгийн дагаал явах юм бол ер нь алцахгүй гэдэг шүү дээ. Magic realism чи одоо Латин Америкаас гаралтай гэдэг нөгөө хиний Булгаковын номны өмнөх үгэн дээр баха Йосеф Бродский нэг хэлсэн байдаг. Латин Америкаас Magic realism-ийн гаралтай гэдэг ер нь бол Оросоос юм биш үү гэдэг Мастер Маргаритагийн юм. Гэхдээ ер нь бол яг хаа Magic realism-ийн нөгөө өвгүү тийм улс үндэстэн гэж байхгүй байх л та. Ер нь бол бүхэл улс үндэстэн байдаг. Тэгээ тэрийг одоо яаж авч ашиглаж одоо орчин үеийн урлагтай одоо орчин үеийн одоо энэ хэв маягтай тэрийг яаж гоё сүлжин гэдгээсээ л одоо болж байгаа шүү. Тэрнээс гадна одоо шин юм гэж сайтар мартагцсан хуучин юм энтергээл хуучин дээр үед бид нарыг баг байхад нэг тийм үг энтэнд яваал байдаг байсан. Тэр шиг одоо энэ 1001 шүний үлгэрийн тэр үлгэрийг ихэнх хүмүүс мэддэг юм шиг байгаа. Тэгэнгүүт тэрнийг ямар гоё түүх болгоод хувирах ч тий. Тэгэнгүүт энийг ингээл уншсан хүн болгоон төгсгөлт нь хөөх гэл ингээл бүгд тэгдэг байхгүй. Яагаад гэвэл тэр ингээл яваад исэн пирамид эн чинь баг утга учиргүй айл юм шиг үгүй юу. Пирамид гоё яваад зү пирамид үзчихлээ шүү дээ. Тэгэл хангалттай шүү дээ. Гэтэл тэр айл нь нөгөө дэлхүүр нь болж байгаа тий. Тэгэхээр энэ нөгөө бэлэн байсан сүжетийг айгүй гоё түүх болгож хувиргаад одоо яг л нөгөө урлаг бүтээдэг зам явж байгаа байхгүй. Бага юмыг одоо жишээлбэл хамгийн анхны зураач тэр агуу хан дээр зос мосоор юм зурсан уу яасан мэдэхгүй. Гэтэл тэр зосыг өнөөдөр тэр зосон зургийг өнөөдрийн шинэ урлагт оруулаад цааш нь contemporary болгосон, элемент болгосон хүмүүс зөндөө боош тий. Тэгэхээр яг тэрэн шиг одоо магадгүй тэр нөгөө Пикассод юу нөлөөлсөн, Ван Гогт юу нөлөөлсөн гэл ингээл бахан яриа нэдэг шүү дээ. Нэгэнд нь Африк юмны нөгөө юунууд нөгөөдөгт нь Японы одоо Хокусай гэл яг тэрэн шиг мань хүн яг өөртөө нөлөөсөн бүх уран зохиолын өвгүүдийг аваад гоё шин зохиол хийсэн. Тэгээд маш би гэхдээ бас тэгж утсан. Өөрөө тэр яг хаа бас ингээд бас мансуурж урьж залуудаа нэлийн тийм хөдөлгөөнтэй сахилгагүй байсан. Тэгээд тэр хипичүүдтэй нийлж явхад бас яг нэг юм надад бас нөгөө зарим талаараа нэг Ошогийн номноттой төстэй санагдчихсэн. Ошогч одоо хаач явсан гэд хипичүүд хүрэлцдэг гэсэн байна. Тэгээ бас их сан. Тэгээд тэр хүмүүс яг хоо нийгэмдээ жоохон гадуурхагдсан тийм хүмүүс ч гэсэн тэд нар дотор ингээд бас яг нэг юм одоо философи алхимч маягийн ийм одоо ийм утга учир хайсан тийм одоо хүмүүс зөндөө байсан баг. Тэгээ би бол нөхрийг тэр хүмүүсийн нэг байсан болов гэж бодсон. Тэгээд Ошогийн нөгөө ингээд лекц тэр номнууд дотор ингээд их гоё тийм домгууд зүгээр ингээд заримдаа зүгээр онгоо энэ төр ярьсан тэр юмнууд байдаг шүү дээ. Тэгээд зарим нэг юу одоо жишээ нь Ошогийн нэг номон дээр жишээ нь хааны хүү гэдэг лөө ингээд ном сурах гэдэг айгүй олон жил зарцуулаад тэгээ сураагүй. Тэгээд тэрийг аав нь сүулдэ ерөөсөө ингээ багш магшаар заалгаад ингээ сураагүй юм чи одоо ингээ өөрөө олж мэдгээд тэгээ нэг 100 хөр авч өгөөд чөлөө нөгөө хүүгээ явуулаад тэгээд энэ өхрөө одоо 1000 болохоор нь эргэж ирээ гэдэг. Тэгээд нөгөө хүүч нь ингээ явсаар байгаа нөгөө өхрөө дагаж яваа сүулдэ бүр яг хуршгэ болсон гэж байна. Тэгээд Ошоо бол тэр энэ бол айгүй тансаг түүх гэж ярьсан байдаг байхгүй. Тэгээд сүулдэ нөгөө юугаа бүр 1000 ингээд хурдан хүрээсээ гэж бодож ирсэн болсон болоод бүр сүулдэ өөрөө яг хуршиг болж хувирсан гэж бүр хүн биетэй л болохоос бүр юунд ч санаа зовхгүй. Тэгээл нөгөө хүрээ ингээд дагаад явж идэг. Тэгээд сүулдэ явсаар хагаад одоо хэдэн жилч болсон. Тэгээд нөгөө хүрн өөрөө 1000 хүрээд ингээд буцаад мотгорууга ирээд явахт нь нөгөө хүмүүс хараад энэ 1001 хүр ирж явна гэж хэлсэн гээд нэг тийм яриад өгөх. Тэгэхээр энэ бүх юмыг ингээд бүр ингээд бодоод тооцоолоод төлөвлөөд авах ингээд нэг талтаа ямар ч хэрэггүй гэдгийг энэ Сантьяго ч гэсэн яг тэгж амьдж байгаа шүү дээ. Одоо эхлээд тэр чинь миний хүсэж байгаа юм юу вэ гэл тэнгүүд хаа дуртай хүссэн газраа ингээд чөлөөтэй явж байгаа. Тэгж явдаг хүмүүс юм бэ? Малчт юм бэ. Тэгвэл хонь авъя гэл нөгөө авах өгсөн зоосоор хонь аваад тэгээд хониод агаал хоньныхоо бэлчээр сүүлдээ нөгөөдөг чинь яг хоньшгэ болцсон. Хаан сайн бэлчээр байдгийг андахгүй те. Тэгэнгүүт тэр
хамгийн сайн бэлчээрийг хоньноосоо ч илүү мэддэг. Тэндээ хонь аваачаад яачдаг. Тэгэл хантайгаа ингээд тэгэл тэр жишээлбэл хувь тавилан өөрт нь яаж туссан гэхэлэр тэр нэг удаа хоньны дээрэмдэх гэжсэн чинь нөгөөдөг чинь яачдаг л унтчдаг л яадаг л. Тэгсэн чинь тэр нь нөгөө хүмүүсийн зөрдөг ч гэдэг юм. Ингээл тэгэхээр ер нь энэ амьдралд ямар нэгэн юмд ингээл шамдаал хичээгээл байдгаараа ингээл яваад тэндээс ер нь үр дүн баг гардаг хэсэг нь их эргэлзээтэй. Харин хүн юунд ч санаа зовхгүй сэтгэл нь амар байгаа хүн зөвхөн зүүн совингоо харц зүүн совингоо дагах юм бол тэр хүнд бүх юм өөрөө нэгдэн гэсэн эн чинь баг явж нэг буддийн юутай их адилхан шүү дээ. Тэр ингээл шунлаа байхгүй болох чинь тий. Тэгэл тэр одоо энэ хиний алхимчийн өөрт нь хэлж байгаа юу ч гэсэн аюу гоё шүү дээ. Тэр ингээл нөгөө тоглохыг алт болгодог. Гэхдээ алт болгох тэр юу яах вэ гэхлээр эхлээд сэтгэлээ тэр тоглох хайлж байгаа гал руугаа хараа тий. Сэтгэлээ ариусгах. Сэтгэлээ ариусгасны дараа тэр ажил бүтнэ гэж байгаа тий. Тэгэхээр бушуухан алт болгоё гэл ингээд сэтгэл ариусгахгүй учраас тэр алт болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ юмны уялдаа энэ тоод эн чинь яг тэр сэтгэлийг ариусгах зэж алтыг бий болгоно гэдэг чинь магадгүй нэгэнд ариусан сэтгэлд алт тоглох хоёр ялгаагүй ч юм уу. Тэгэхээр тэр тоглох алт болсон чи яалаа тий. Ингээд энэ шал өөр утгаараа алт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь яг нэг зэнгийн бясалгалтай адилхан. Тэр энэ тийм аюу гой гүнзгий бас тэр нэг англи хүн байгаа шүү дээ. Ном уншаад яваад. Тэр бол номноос нэг бас юм символик дүр байгаа байхгүй. Сантьяго болохоор цөл рүү хараад ингээд цөлдөө яриад яваад байгаа шүү. Огт одоо ном руу харахгүй. Тэгээ номын нэг унших гэж үзээд тэгээд юусоо ойлгохгүй болохгүй юм байна гэж болж байгаа. Нөгөөх болохоор би чам шиг цөл рүү нэг хэсэг хараад үзье гэж. Бас болохгүй. Өөр өөрийнхөө байя. Тэгээд яг ингээд нөгөө алхимчин сүлд нь болохоор нөгөө нөхөртөө биш. Сантьягогийн өмнө зам дээр гарч ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө бүр ингээд эцээ ном гэдэг бол бичигдсэн л зүйл те хин нэгний зохиосон зүйл. Тэр цөл тэндээс харагдж байгаа бэлэгдэл гэдэг чинь магадгүй бурхнаас ч өгсөн юм уу те. Тэгэхээр номыг уншаад юм ойлгохоос илүү тэр цөлийг хараад юм ойлгох нь илүү чинь өөрөө тийм бас айгуу тийм мэрэгүү ухаан байгаа байхгүй те. Яг үүндээ чи бид хоёр хэдийгээр одоо номны тухай ярьж байгаа ч гэсэн энэ номонд байгаа өөрийнх нь шингэсэн цаад санаа тийм дэлгэр. Тэгээ нэг бас нэг юм зураач юм уу зохиолч юм уу энэ уран бүтээлч хүмүүст бас их тийм ойрхон байхаар санагдсан. Яг гэвэл тэр нэг юм би одоо ингээд яг зураачийн хувьд бодохоор яг одоо бүр сайн зургийг ингээд чичрээд одоо дайрах юм бол айгүй хэцүү. Одоо яг ингээд их тийм одоо их санснаар болдгоо ажил их сонь. Тэгээд заримдаа болохоор зүгээр хичээгээгүй байхад нэг одоо хичээгээгүй гэхэд цаашаа зүгээр бүр ингэж махарч зүтгэхгүйгээр ингээд зүгээр мундаг бүтээлүүд хийцэн мундаг болцсон юм олон айгүй олон зураач нарын одоо уран бүтээчлийн хамтар бол би ингээд амьдрал дээрч өнөөдрийн нийгэмд харж байгаа байхгүй. Миний эргэн тойронд байгаа зураач нар дотор ч гэсэн ингээд тэрнээс биш яг одоо амжилт гаргая ерөөсөө ингээд шууд лагуу зураач болъё ерөөсөө л ингээд яг ингээд чигээрээ хараад зүтгээд байхаар бас болдоггүй зүйл юм шиг байна. Ер нь тэгээд энэ юу нөгөө урлаг бүтээл өөрөө амьтаа гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэгээ хүн болго өөрийн хувь тавилантай байдаг шиг бүтээл одоо ном зохиол уран бүтээл бүгд бас өөрийн хувь тавилантай байх шиг байна. Тэгэл тэр хувь тавилангийнхын тохироо бүрдэхлээр л тэр өөрөө төрчдөг. Тэгэхээр чи бол яаж юм гэхлээр нэг хичээгээгүй байж тэл ингээд ганц хоёрын хүртэл айгүй өвтэйхэн аятайхан зураг өөрөө бий болчлаа. Гэтэл яг үнэндээ бол тэр зураг биднээс шалтгааллахгүй тусдаа бас өөрийн хувь тавилантай юм шиг байна. Тэгэхээр тэр хувь тавилангаараа чи зөвхөн тэр зургийг тэр уран бүтээл болж төлөх бий болоход нь л үйлчилж байгаа оролцож байгаа хүн те магадгүй жинхэнэ бүтээгч нь өөр юу чи өөр аюу санаач байж магадгүй. Тэгэхээр бүтээл нэг тий хагас нь ингээд одоо хагас нь оюун ухаанаар хагас нь болохоор нэг юм нөгөө бэлгээр гэж хэлдэг. Эсвэл бол одоо энэ номон дээр байгаа тэр нэг дом шид маги гэдэг зүйл байгаа шүү дээ. Маги гэдэг юмыг бас энэ дээр бас их сонирхолтойгоор харж болохоор юм шүү. Тэгээд тэр шид юм уу одоо шид гэж хэлэх юм да тий. Тэгээд нэг тийм дохоо нэг юм
тохироонд бүрдэх өөрөө цаанаасаа ингээд юм тийм нэг феномен шинж байгаа шүү дээ бүтээлд өөр. Тэгэхээр тэрийг бол ингээд бүтээлч бол өөрөө нөгөө яаж ч махраад болтгоо. Тийм. Тэгээд тэр Гойлио тэр юмыг бүх юмыг айгуу гой загваргүй тогтсоноос өөр харсан байгаа. Жишээлбэл одоо тэр цөлийн охинд дурлцсан, охинч тэрэнд сайн болцсон. Хоёулаа ер нь хамт амьдрий цуг баяг шийдэж байгаа мөртлөө би цөлийн эмэгтэй учраас чи яв гэж байгаа тий. Тэр ягаад гэвэл цөлийн хүн юунд ч хүрээгүй зорьсон юмдаа зоригтой явж чаддгүй зөвхөн өөрийн сахиа сууж байгаа хүнд цөлийн эмэгтэй өөрийгөө даатгаж чадахгүй. Тэгэхээр энэ нөгөө юмыг хайртай үнэхээр чи хайртай юм бол яв. Хайртай юм бол хажууд бас олдохгүй бай гэдгээс шал өөр тий. Тэгэхээр энэ нэг тийм Койло энэнийг аюулгүй олон гоё бэлэгдлүүдээ ингэж ясаар гад сүултээ бүр уран зөвхөн гүн ухаан биш. Бүр ийм уран санаа, онцгой тийм одоо нэг зингийн юм шиг ч юм уу тийм юутай тийм зохиол бий болгож чадсан. Тэр нь магадгүй энэ зохиолыг уран зохиолд ийм онцгой содон бүтээл болоход нөлөөсөн байж бас болох юм. Тийм тэр цөлийн тэр Фатима гэдэг юм ихтэй ер нь бас өөрийнх нь нөгөө амьдралаас сэтүүлсэн гэдгийг хажуугаар энэ өөрөө бас амьдрал дээр бас хоёр гэрэлсэн юм билээ. Одоо байгаа ихнэр нь хоёр дахь ихнэр юм шиг л. Тэгээд энэ зохиол дээр бас яг бүтээгч жилүүнийг тэртээ штэ. Энэ зохиол дээр бас яг хоёр эмэгтэй байгаа. Эхнийхтэйгээ бол яг нэг уулзчаад тэгээд жилжингээ бодож байгаа шүү дээ. Тэгчээд уулзахаасаа 2 хоногийн өмнө тэгээд болоод цөл рүү явчихж байгаа. Уулзахгүй бол. Тэгээд дараа нь цөлд очиод энэ эмэгтэйтэй тааралдаад тэгээд тэр би ингээд пирамид руу явахаар боллоо гэд хэлэхэд нөгөө эмэгтэй тэгж чи зүгээр яв. Тэгээд би өмнө ингээд цөлийг нөгөө одоо ингээд гордлог дүүрнүүдээр хардаг байсан болвол маргаашнаас эхлээд би цөл рүү харахтаа итгэл дүүрнүүдээр харах болно. Тэр их гоё бас их тийм нэг ер нь их гоё яруу бичлэгтэй. Тэгээд тэр өмнө нь бол ингээд нөхөртөө миний нөхөр хаана байгаа бол доо гэд ингээд харддаг байсан болвол маргаашнаас нь нөхрөө ирэхийг хүлээх тийм одоо итгэл дүүрэн харцаар харна гэдэг чинь ингээд өдөр болгон цөлийг хараад байгаа мөртлөөсөө хоёр өөр юм шал өөр агуулга болчихж байгаа шүү. Хилцсэн. Тэр хүмүүсийн хоорондох ярьж байгаа ярианы юунууд үнэхээр уран гоё. Яг нэг тийм гүн ухааны юм шиг тийм өөрөө тэгээд их ер нь сонирхолтой амьдралд их гоё баялаг ханддаг хүн юм шиг байгаа. Одоо хөгшөрцөн л та нэг хэсэг бол ерөөсөө энэ нөгөө нэг загварын шоунууд гардаг байсан шүү. Одоо фэшн ТV-ийн тэгэхээр мань хүн дандаа эхнийг ингээл ийм тасгалтай суучдаг. Тэгсэн чинь энд яагаад дандаа ингэ загварын шоу Койло үзээд идэм болоо гэдгсэн чинь эхнэр нь загвар зохион бүтээгч байсан. Тэр аль эхнэрний бодвол хайрдах нь байлгүй. Швейцар Женевт амьдардаг юм шиг л одоо яг нь одоо санхүүгийн эрхчлэлд хүрч ирлээ. За тэгээд өнөөдөр нэг ийм сайхан өрмөц уран бүтээлийн тухай, амьдралын тухай хамгийн гол нь энэ амьдрал ямар сайхан зүйл юм бэ гэдгийг олж хараад хүн ямар ч байсан юмд хизээч готрахгүй сэтгэлийн тэнцвэр алдахгүй байхад хүнд айгүй дэм болмоор магадгүй энийг жилдээ нэг уншичаад байгаад хүн ер нь хизээч готрон депресс орохооргүй тийм ном байгаа. Тэгээд ийм сайхан номын тухай сонирхолтой яриулсан бат зэрэгтэй баярлалаа. Тэгээд уран бүтээлд нас олон өндөр амжилт хүсье. Тэгээд судалгаа бас адилхан. Ер нь тэгээд ер нь алхимчийг бол яг уран бүтээлч хүн уран бүтээлийн юунаас бусдаа ярьж өгвөл илүү тийм гоё амттай байхаар юм л та. Тийм болохоор би зориуд зураач хүмүүс одоо ингээд уншиж хавцчих одоо тэр цөлмөл пирамидын тэр шуурга муурга бүгд ингээд нүдэнд нэг боттой яваар харагдаж байгаа биз. За гэд үрсэн баярлалаа. Яг одоо та бүхэндээ
Америкийн дуучин ая зохиогч Сьюзен Вэгний Томас Дайнер дууг төлөвлөх чинь энэ дуу маань хамгийн анх 1981 онд зохиогдчихсэн. Үүний дараачаас 1990 онд Британий DNA хамтлагийн ремиксийн үндэс болон ашиглагдаж ирсэн. Энэ дуу нэхлэхдээ ямар нэгэн кофе шопт кофе ууж, сонин уншиж, цонхоор харангаа шилний цаана байгаа үл таних хүмүүсийн амьдралыг ажиллаж байгаагаар үндэслэн эхэлдэг дуугаа. Ингээд Сьюзен Вэгн, Томас Дайнер. Sitting in the morning at the diner on the corner. I am waiting at the counter for the man to pour the coffee, and it feels there only halfway. And before I even argue, he is looking out the window at somebody coming in. To the woman who has come in, she is shaking her umbrella, and I look the other way as they are kissing their hellos, and I'm pretending not to see them, and instead I pour the milk. A story of an actor who had died while he was drinking. There was no one I had heard of, and I'm turning to the horoscope, looking for the funniest when I'm feeling someone watching me, and so I raise my hand. Looking inside, does she see me? No, she does not really see me, 'cause she sees her in all reflection. And I'm trying not to notice that she's hitching up her skirt, and while she's straightening her and stalking, her hair has gotten wet. Through the morning as I'm listening to the bells of the cathedral, I am thinking of your voice.
يتبسم غار ورديها الشقا يتبسم غار ورديها الشقا واجي غيماني فرقت واجي غيماني فرقت درعان رينا للنوفل درعان رينا للنوفل لا ترهنم تبدالتتا لا ترهنم كم تبدالتتا الطين هردل والند صوت الطين هردل والند تجمع الأمان جمال